Сайн бацхан үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB спорт сувагт хамтгаар хөмзөгч та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. За та бүхэндээ усан сэлэлтийн насан туршидын 2026 оны улсын аваргын тэмцээний тойм нэвтрүүлгийнхээ 3 дахь дугаарыг хүргэж байна. За ингээ манай студид 3 дахь өдрийн тайлбарыг хийхээр Монголын усын спорт сонирхчдын холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн улсын шүүгч Тэмүүлэн ирээд байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За ингээ үзэгч та бүхэндээ бид өхөн энэ тэмцээнийг за 3 дахь буюу сүүлийн өдрийн шигшээ уралдаануудыг хүрэхэд бэлэн боллоо. За далайн хасэлтийн 100 м-ийн зайн шигшээ уралдаан. За энэ уралдаанд шигшээд шалгарсан тамирчдыг танилцуулж байна. За Номинго, Хандармаа, Инхүслэн, Номердэн, Эрхсаран гэсэн 5 тамирчин шигшээд шалгарчаа. Гаруун сархад бэлэн боллоо. За олон хэмжээний мастер Инхүслэнгийн хувьд бол одоо энэ тэмцээнд маш их хуваартай оролцож байгаа тийм ээ. За тэмцээн болохоос одоо цөөн хэд хоногийн өмнө орондоо ирсэн. За тэмцээг дуусны маргааш нь шууд одоо Америк нэгдсэн улсыг зорьсон тийм. Оройн дуусгаал маргааш өглөөний үрээр нэсээ яваад гисэн. За 100 м-ийн далайн хасэлтийн төрөл зай байна. Хэдэн Инхүслэнгийн маань хувьд үндсэн зайлшгүй нь өрөөр далах хасэлт 200 м, 400 м гэж явдаг ч гэсэн энэ удаагийн тэмцээн дээрээ бол одоо бүх зай төрөлд ерөөхдөө өөрөө бүртгүүлж орсон байна. За тэгээ ерөөхдөө бол одоо оролцсон төрөл зай бүртэл одоо улсын дээд амжилтыг шинжилэн тогтоосоо. За хоёрын Инхүслэнгийн хувьд бол одоо Токиогийн зуны олимпийн наадам, за мөн Парисын зуны олимпийн наадам, 2 удаа олимпийн наадамд оролцсон тамирчин. За 1 минут 286 секундын амжилтаар улсын дээд амжилтыг шинжиллээ. За спортын мастер Номердний хувьд одоо 2 дугаар байрт орсон байна. Одоо нэг тамирчдын юу танилцуулга өгдөг шүү дээ. Тэрэн дээр бол одоо нэг олимпиан гэдэг олимпиад оролцсон гэдэг энэ тамирчин бас том юм шүү дээ, тий. Тэгээд олимпиад оролцсон тамирчин ямар байдгийг бол тэгэхээр бас одоо энэ удаагийн тэмцээнд харуулж чадсан. За Инхүслэнгийн хувьд мэдээж скордо хийн гэсэн бодолтой бас орсон байх тий. Тэгээд ер нь бол хуучин амжилтаа хэр ахиулсан бэ? Тийм өглөө яг уг нь хийгэж байсан чи жоохон тогтцсон. Тэгээ сая орой бас амарсан байсан болохоор явж чадсан байгаа шүү дээ. Дэлхий авах жоохон хэцүү. Тэгээ ямарсан сүүлийн оройн та хамаагүй байдлаараа л ажилласан. Тэгээ ерөн циклээ тулсан чатаараа игээл явъя гэж бодсон. Сүүлийн 10-15 м бол нэлээд л чав гарч ирсэн. Тэгээ гар бол нэлээд л зурж илээ. Өөрөө тэгээ чатгаараа л тэгээд өөрийнхөө бестээ эвдэл гээл тэгээд өөртөө л байсан. Эрэгтэйчүүдийн 100 м-ийн зай уралдаан гэхэд бэлэн болжээ. За Альба, Уякотекс, Бэлэм загас, Ангарт клубын тамирчид өрсөлдөнө. За Бямбт орч, Нармандах, Нинжин, Бэлгүүдэ, Хангал гэсэн тамирчин байна. За тамирчдын маань хувьд бас нөгөө тэмцээний сүүлийн өдөр ярьж байна. Сүүлийн өдөр ер нь их ядарлаа гэдээ ярьж байсан тийм. Ер нь Тийм энэ тэмцээний бас ер нь айгүй онцлог анхны 4 өдрийн бас тэмцээн болсон байна тийм. За тэмцээний эхний өдөр бас одоо нөгөө техникийн тийм ээ асуудал гараад одоо маргааш өдөр нь эхний өдрийн шигшээ уралдаанууд бол одоо үргэлжлэн явагдсан. Тэгсэндээ 4 өдөр үргэлжилсэн. 5 өдөр үү? Тийм болсон ер нь Монголын хамгийн урт болсон анхны тэмцээнээр ер нь бас айгүй сонирхолтой үйл явдал болсон шүү. Тэгээд тамирчид маань аргагүй өглөө урчилсан гараан дээр гараад орой финал дээр одоо та бүхэн харж байгаачлан ерөнхийн нэг тоотоо хідэн тов тамирчид маань ерөнхийдөө гараанууд дээр гараа яваад байгаа. Нөгөө энэ тамирчид маань өглөөнөө бас яг энэ төрөл цагаараа уралдчаад оройноо дахиад ингэ уралдаж байгаа гэсэн үг. За спортын мастер Экваторын Нинжин
55-191 секундын амжилтаар тэргүүн байраас илээ. Миний тактик бол яг би циклэрээ илүү их зайн өхөн гэсэн бодолтой явсан. Тэгээд яг тэр бодлоор бол явж чадсангүй. Тэгээд цикл мань болохгүйс болохоор шил дээрэл хурдтай явъя гэсэн бодолтос. Сүүлийн хэдэн татал дээр бол яг сүүлийнх дээр амьсгаа авахгүй гэж бодсож яалтчгүй тэгэл авчлаа. Бусдаар бол гайгүй дээ. За сүүлийн хэдэн метр ихээсээ илүү эхний 75 метр эхний хэдэн эргэлтүүд тэгээ шилжилчүүд ерөөсөө таарсангүй. Тэгээд жижиг зөндөө олон алдаанууд гаргалаа. Тэрнээс болж 2 тарлаа гэж бодож байна. Багасаа цикл хөвс учраас циклээ хий гэж бодоогүй зүгээр шууд шилэлтэйгээд сэлээ гэж бодсон. Бас адилхан татал дээр бол нэг таараагүй, шилжилт бол таараагүй. Гэтэл бол цагаа их болж чадсан. За шагнал гартуулах хөсөлийн ажиллагаанаас та бүхэн харж байна. Эмэгтэйчүүдийн 100 метрийн далайн хаа сэлэлт Альба клубын тамирчин Батцүхийн Хандармаа хүрэл медаль. Хангарт клубын тамирчин Батчулууны номер 1 медаль. Авиакотекс клубын тамирчин Батбаярын инх хүслэн медаль хэрэгтэй. За Дорногов аймгийн багийн тасгалж болох төвшин гартуулж байна. За эмэгтэйчүүдийн 100 метрийн далайн хаа Тэдэм дас клубын тамирчин Нармандхын зүгцаахан хүрэл Авиакотекс клубын тамирчин Билгүүдэ мөнгө. За Альба клубын тамирчин Ихбаатарын Нинжин авраг алтан медаль. За эмэгтэйчүүдийн 50 метрийн араар таллах сэлэлт. За Альба сэлэм загас Amphibian Swimming Academy тамирчилж жигшээ оролдоонд шалгарчаа. За дөрөвдүгээр зам дээр уралдаж байгаа спортын мастер Содон Чимэг тэйгээ тэргүүлж байна. За Содон Чимгийн хувьд бол 10 их сайн явдаг тий. Өөрөх нь үндсэн сайн болох хэрэгтэй биш тий. Үндсэн төрөл нь өврөөр далах сэлэлт гэж явах байх. Содон Чимгийн хувьд. За 31-124 секундын амжилтаар медаль хүрсэн байна. За ингээ тамирчтайгаа ярилцлагыг хүлээж авч үзье. Багш нэг цирклэрээ хийгээд хэрэггүй гэсэн маш үзэг гараад 6 циркл хийгээ шууд нүүдгээ хилцсэн. Тэгэхээр за ер нь хөлөө урд ажиллаад газ явах хэрэгтэй юм ингээ утсан. Тэгээ түүсээ барен дээрээ аяга алдчихлаа. 10 бол миний огт явдаггүй төрөл байгаа. Би зүгээр сүүлийн өдрийн ингээд орж үзгээд, турш үзгээд тэгээд ер нь л багшийнхаа өгсөн зөвлөгөөнүүдийн дагуу яваад өсрэлт, эргэлт, бариагаа аятайхан хийгэж одоол тэгэл явсан. Түүнээс бол яг хажуудлын хар шилтэй болохоор үнэхээр хажуудлын хүмүүс харагддаггүй юм билээ. Хөл амар чангарч исэн. Гэхдээ яг тэр явж байгаа энэ явж байгаа нэг хараагүй. Энэ л өөртөө техник хэмнэл дээр анхаарал өөрөөлөвсөн. За араар талах сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн зайн шгшээ уралдаанд Сэлмэг, Марл Эрдэнэ, Хамбилэг, Мэжидорж, Нарманд тасан том тамирчин хараанаас гарлаа. За арын хувьд яг хоо сонирхолтой үзүүлэх юм бол одоо энэ тугийг та бүхэн маань харж ивэл туг маань эргэлтийн ханаас 5 метрийн зайтай байрладаг. Энэ ханыг тугаа хараад тамирчид маань одоо 2 татах нь, 3 татах нь, 4 татаад эргэлтээ хийнэ гэдгээ тооцоолох зорилттой бас баримжаа авах.
За цэлмгийн үед энэ дээр бас нөлцсөн байж та тий. Энэ дээр юу болчих вэ? Энэ дээр эргэлтийн алдаа. Харин нэг юм өсөрч байгаа бол дайжгаа хожсон чи эргэлж байгаа нь тулаа эргэцсэн. Эргэлт болсон орой анзаарсан. Тэгээд хөшөөхөн хурдан эргээд явцаа явахтай сандрахгүй зүгээр л хийх юм аа гэж явцсан. За ямарчсан 27-50%-аас дотогшоо орно гэж бодож байсан. Яг хуу 27-54 явлаа. Яг хуу сэтгэл хангалуун байна. Тэгээд 25 эргээд цикл дээрээ жоохон муу явчлаа. Тэгээд тэрнээс бол бусдаар болохгүй явлаа. Хам бэлгийг нэг харсангүй. Тэ маад угаасаа хурдан болохоор би арай харсангүй. Тэ за сэтгэл хангалуун байна. Гоё. Яг энээс бол сайн үзүүлэлт гаргаж чадах байсан гэж бодож байна. Тэгээд яалч өмнөх гараад жоохон ядралтай орсон болохоор жоохон тийм миний ер нь бол тактик аль болох цикл сайн хийгээд сэл дээрээ ер нь хажууд нь явъя гэсэн бодолтой байсан. Тэгээд энэ дээрээ ч гэсэн ер нь гайгүй явсан гэж бодож байна. Тэгээд ер нь бол 50 м болохоор бас бусдыгаа нэг харж амжихгүй ер нь өөрийнхөө сэлтэнд л анхаараа явсан болохоор бусдыгаа ер нь хараагүй. За шангал гардуулах хүслийн үйл ажиллагаа 50 м-ийн 10 далах сэлэлт Альпа клубын тамирчин Хандрамаа хүрэл Авиакодос клубын тамирчин Инэрлэн мөнгө Сэлэм заас клубын тамирчин Содонч мэд даалгаварлаа. За 10 далах сэлтийн төрөлд хамблиг гэдэг бас одоо сайн тамирчин гарч ирж байгаа юм байна. За 10 далахаар бол одоо олон улсын хэмжээний мастер ирэхс бас яг үндсэн зайн шнэ тий үндсэн төрөл. Араар сайн явал ихэс нэгтээс одоо Аран Тамир гээд бас тамирчин маань гадаад байсан. Шинэхий спортын мастер хамблиг 50 м-ийн ар дээр явж байна. За өрөөр далах сэлтийн 200 м-ийн зан шгшээ уралдаан их насан алтнаар инхүслэн оргилмаа Содонч мэд гэсэн 5 тамирчин шгшээ уралдаанд шалгарсан байна. За 200 м-ийн зай бол бас одоо тамирчдад их дэсвэр төвчөө шаарддаг тийм ээ. Ерөнхийдөө 200 м-ийн зай бол харьцангуй хараад байхад монголчуудын онцлогт айгүйх таарсан зай юм болов уу гэж би боддог. Оройн зайны хувьд болохоор яг нөгөө Европ арай өндөр том бие чадцтай байвал барианд хүрэхэд ч гэсэн хурд ихэд илүү одоо оройн зайд билүүгээр яг манайхан шиг одоо арай жоохон нам дуу биетэй гэхдээ нэг арай юм энергитэй гэх юм арай нэг удаан тис чадах тэсвэр төвчээртэй болохоор 200 м чи яг нэг бүх юмаа хийгээд яг нэг гүрийгээд нэг орж ирж байгаа зай болохоор одоо манай олон улсын хэмжээний мастерын хүслэнгээ маань хамгийн яг үндсэн төрөл зай нь болохоор 200 м-ийн өрөөр далах сэлтийн зай байгаа. За хүслэнгийн хувьд бас одоо улсын дээд амжилтыг шинжилсэн тогтоож чадах нь уу гэдгийг бүгдээр хамтдаа харцгаая. За энэ бол үзэгчтэй насан туршидын 2026 оны улсын аваргын тэмцээний сүүлийн өдрийн шгшээ гараанууд. Сүүлийн өдөр бол 2 холимог бөөхө болсон. За тэгээ 200 м-ийн өрөөр далах хэрэгтэй эмэгтэйчүүдийн шгшээ уралдаан болсон. Яа хүслэн маань сүүлийн 50 м л байгаа. Эргэлтэйг орж байна. За энэ хүслэн 2 минут 127 секундын амжилтаар өөрийн одоо үндсэн зайдаа төрүүлж байгаа юм байна. За
ихтэй бол ямар нэг рекорд амжилт бол одоо хийж чадсан байна тийм ээ. Рекорд маань минут 54 байна уу 55 цаг гэдэг баг шүү. Өөрийнх нь туссан амжилт уу тийм. Тийм өөрийнх нь амжилт. Тэгэд энэ бол яг нөгөө өөрөө маш олон өдөр маш олон төрлүүдэд оролцож байгаа. За тийм учраас бас нэг сүүлийн өдөр баг зэрэг ядарсан ч юм уу тийм зүйл. Дараагийн гараануудаа бас бодоод. Ер нь бол яг тэмцээний сүүлийн өдөр болохоор амар ядарч байна. Сая яг амар суулаа. Эхний 50 100 муугаа жоохон хурдтай эргээд тэгээ пейс рүүгээ орох гэж сүлдээ хичээсэн. Гэтэ нэг тэмцээн амар удаан өнгөрсөн болохоор жоохон ингээд ядралттай байсан. Гэтэ ер нь гоё байсан. Зүгээр эхний 100 яг easy speed тэгээд 3 дахь 50-аас юу нэг ажиллаад дуусгая гэж бодсон. Тэгээд бас нэлээд жоохон хүн дайнд гэхдээ 2-0 нэгээд дайчгүй цаг гэж бодсон. За өрөөр давсалтын 200 м-ийн зайн шавралдаан. За Виако төгс клубын тамирчин Майдер, за мөн Виако төгсийн их тамир Альфа клубын игчин Амфибиан свим клубын тамирчин Түшиг. За их тамир 3 дугаар сан дээр, Нинжин 4 дугаар сан дээр, Түшиг 5 дугаар сан. Гараанаас арлаа. За түрүүн бас тамирчтайхаа нөгөө яриаг сонслоо. Ер нь бол сүүлийн өдөр учраас тэнцээ бас их удаа хөргөлжлээ. Ер нь нэг ядарч шүү л гэсэн зүйл ярьж байна те. Энэ олон гараанд гараад ирэхэр чинь тэгээд бүх юмаа гаргаж байгаа. Энэ финалийн гараанууд чинь араар бас ойрхон явдаг болохоор нэг тамирчин маань урлаж гарч ирээд магадгүй шагналаа авчаад буцаж гараад хуцаас солиод дараагийн гараандаа 100% өөрийнхөө бүх эрч хүчийг бас гаргах хэрэгтэй байдаг болохоор энэ хооронд бол одоо нэг зүгээр амраад байчих уу те. Өөр бас одоо нэг сүүлийн үеч бас нэг тамирчид маань бас нэг юм жим сэтг ч юм уу нэг бэлтгэл уух ч юм уу тийм зүйлүүд ер нь усаа спорттой байдаг. Ер нь байгаа. Дундуур нь одоо нэг хүчлэн тамирчид маань банан ч юм уу одоо янз бүрийн нэг жели нэг энерги нөхөх, эрч хүчээ нөхөх юмуд нь яг булчингуудаа суллан массаж барай хэлгэн ерөөдөө хөдөөсөн байна гэж мэдчихлээ. Тэгэхээр дасгалжуулагчдын маань хувьд бол одоо яг ингээд нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн цаанаа бол одоо маш их те массаж гэдэг юм уу тамирчдынхаа булчин суллан гэдэг юм уу тэрний завгүй байдаг аа. Эцэг эхчүүдэд бас их айгүй хариуцлага бас их ногддог. Өөрийнхөө хүүхдийг бас яаж нээж юм гэдэмжин халамжлан гэдэг. За усан сэлтийн тамирчдын эцэг эхчүүд бол ер нь бас л дасгалжуулагчаас нь дутгааргүй л ер нь ойр байдаг юм байлээ дээ тий. Ер нь өөрсдөө мэддэг яадаг тий. Хүүхдийнхээ өрсөлдөгч тамирчдыг хүртэл бүгд тий өрсөлдөгчдийн судалсан энэ ингэсэн шүү тэр ингэсэн шүү гэж одоо яриад байж байгаа тий. За шил одоо их тамирын сэлтийн онцлогийг бас одоо манай шүүгч юу юу гэж. Манай их тамирын үед яг мэдээж өндөр чацтай. Тэгэхээр видео бас юу босох тийм бас боломжтой. За ингэ тамирчид харанд оржээ. Ажлынхаа үнтэйгээ зэрэгтж яваад айл болох баригдахгүй яваа хичээсэн. Сүүлийн 100 дээр л хичээж эхлээд яг хичээх уралдаа эхэлсэн гэж бодож байна. Ер нь бол хөлнөөс нь тэгэл барайлаа гэж бодсоч тэгээд сүүл рүүгээ зураад сая 100 доллар явуулсан болохоор үнэхээр явчихсан. За эрэгтэйчүүдийн 200 м-ийн зайн өрөөр талх сэлтийн дүрэлт. Эхний 3 байрт орсон тамирчдад медалийг артгуулж байна. За алтнаар оргилмаа, инх хүслэн нар шагналын давтныг авчиж байна. За Виако төгсийн тамирчин Майдрын хувьд хүрэл медаль хүртлээ. За спортын мастер Нинжин медаль. За олон улсын хэмжээний мастер их тамир ээлж талтай медаль авчихлаа. Зүг бах те. Шолон медаль авчихсан. Энэ цааны үед медаль маань жоохон бас хүнд байна гэдгийг сонсогдсон шүү. Тамирчид маань.
За холимог багийн өрөөр дасалтын дөрвийг үржих 50 метрийн дүүх ашигшаа уралдаан. Альба хангарт Виакотыг сэлэм загас 70 хадууд. За Виакотс клубээс хоёр дахь тамирчин юмсаа төрүүлж гарлаа. За тамирчдын маань хувьд бол ер нь олон гараанд оролцсон. За тэмцээнч одоо урт үргэлжлэлээ. Сайхан туршлага суусан тийм ээ. Шилдэгүүтээ оролцсон. Ийм тэмцээн боллоо. За залуу тамирчдын хувьд ер нь бас одоо ах нарыгаа, эгч нарыгаа гүйцэх юм уу эсвэл одоо амжилттай нь ойролцоо цагийн үзүүлэлт нь ойрцоо байх ч гэдэг ийм тохиолдлууд бол одоо маш олон байлаа. Өөрөөр хэлэх юм бол усан цэлтийн одоо Монгол улсын усан цэлэгчдийн ирээдүй бол мөхөө сайхан гэрэлтэж байна. За тэгээд хөдөө орнотгоос гадна бас одоо шинээр үүсэн байгуулагдаж байгаа клуб актемууд бас одоо олон байна тийм ээ. Усан спортын ус туршлагатай олон улсын хэмжээний мастерууд шинэ клуб үүсгэн байгуулж байна. Тамирчдын тоо бол бас одоо яхахгүй огцом эрс нэмэгч юм л да. Тэмцээн бол одоо 1 сарын 8-наас 11-ний өдрүүдэд байгуулагдсан. За өнгөрсөн жилийн улсын аваргын тэмцээн бол одоо Сүхбаатар аймагт болсон. За үзэгч та бүхэндээ MNB спорт цуг бол одоо ерөнхийдөө Монголын усын спорт сонирхчдын холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн уралдаануудыг бол та бүхэндээ бас тогтмол ингээд тоомлон хүргэж байна. Ингээд тамирчид маань бас одоо дараа нь нэвтрүүлгээ үзээ те. Үүн дээр онсон, үүн дээр алдсан гэдэг харна. За тэгээд олон одоо рекорд амжилт эвдэгцсэн тэмцээн боллоо. За Виакотс клубын тамирчид энэ төрүүллээ. За хоёрдугаар барьц сэлэм загас клубын тамирчид орсон байна. Ер нь аль аль зохтыг хичээсэн. Эхнээсээ эхлээд энэ нэг хамгийн богинохон 4-өөж 50 болохоор эхнээсээ уртлаа ингээ барай ханыг авчих юм бол тэр чигээр ер нь явах илүү амар байдаг тийм нэгдүгээр. Тэгээ бариан дээр би яг явсараад нөө баруун гараа өвдсөн ба. Баруун гараараа барианд ороход гэж амар их бодсон ч гэсэн яг баруун гараараа таарсан тэгээд. Яг таарсан. Жоо хаазвал тэг гоё. Тамирахын далч өгсөн зайг нь гүйцээгээд илүү хоол тасалж өгөөд хоёр охиндоо цаг гаргаж өгөхийг хичээсэн. Эргэл цикл жоохон муу. Гэтэ багийнхан төлөө гэж одоо хамаг хүчээ гаргаад сэлсэн. Тэгээ бүх юмаа гаргасан. Амар сандарчлаа. Тэгээд сандарснаас болоод 25 дээр нэг амьсгаа авах хэрэгтэйсэн. Тэрийг мартчихсан. Тэгээ ер нь хоёр амьсгаатай яваад ороод ирэх гэж бодчих чи амьсгаа авах марчлаа. Тэгээ би ер нь амар сандарч. За энэ удаагийн насан туршидын улсын аваргын тэмцээний сүүлийн багийн дүүхэ холимог багийн дөрвийг үржих 100 метрийн холимог сэлэлтийн шгшаа уралдааны даав харж байна. За амфибиан хтэн далаадууд Виакотс альба сэлэм загас. За одоо тэгээ 100 метрийн холимог сэлэлтийн дүүхэ гэхээр маань яг техникээр яг тамирчдын чансааг харуулсан. Нэг яг одоо багийн үр дүнг харуулсан тухайн клубын баг ямар хөө бэлтгэлтэй байна гэдгийг үзүүлэх зорилготой одоо хамгийн бас үндсэн бүхэнүүдийн нэг төрөл байгаа. Виакотс клубээс хамблаг одоо өөрийн үндсэн араар далхалтай үүсгэж байна. За араас нь альба клуб гэж байна.
За хамгийн араас олон хэмжээний мастер инхүслэн гарсан. Тэгэхээр энэ V Aquatics-ийн бүрэлдэхүүн бол одоо яа гарахгүй л шгшээ огш шиг л байна шүү дээ тий. Одоо яг хараар бол энэ хамбилэг бол гарахаар байна. Энэ бол шгшээ огт гэх юм бол. Тэгэл яг орж ирсэн цаг нь Монгол улсын рекордыг эвдэхгүй юу гэдэг харагдаж байгаа надаа. За манай усан сэлтийн шилдэг тамирчин инхүслэнгийн маань хувьд бол одоо Америк нэгдсэн улсын Невада мужийн их сургуульд суралцдаг. За тэгээ маш хуу байртай одоо улсын аваргын тэмцээнд ирж оролцлоо. За мөнгөн медаль аваагүй, хүрэл медаль аваагүй. Авсан бүх медалууд нь бол одоо алтан медаль байлаа. 2 удаа олимпийн наадамд оролцсон тамирчин ямар байдаг вэ? Тийг харууллаа. За үүнээс гадна дасгалжуулагчдын хувьд одоо шүүгчдийн хувьд энэ инхүслэн мастерын хувьд илүү нөгөө сайжирсан зүйлийг нь таах бас юу гэж дүгнсэн юм байна. Мэдээж бас одоо энэ тамирчид дасгалжуулах шүүгчдийн хооронд тийм яриа гарсан л болов те. Мэдээж яг шүүгчдийн үүднээс харах юм бол яг манай шүүгчдийн хувьд ч гэсэн бас энэ дэлхийн хэмжээний тамирчин хурж ирээд ингээ оролцох нь бас айгүй туршлага сурсан айгүй зөвштэй зүйл гэж харж байгаа. Ягаад гэвэл одоо энэ эргэлтэн дээр ч гэсэн пилот яаж ирэх вэ? Ямар техникээр яаж ирэх чинь арай хурдтай байна уу, удаан байна уу? Яаж явж чинь гэдгийг хараад бид нар бас ерөнхийдөө яг дэлхийн түвшний хүмүүс яг яаж явж байгаа арай өөр зүйл хийж нүггүй гэдгийг хараад бас суралцах бас айгүй том боломж аз завшаанд харсан гэж хэлж болно. Тэгээд ер нь инхүслэнгийн маань хувьд яг араар даалгах сэлтэн дээр эхний өдрүүдэд бас яг нэг эргэлтээр нойлуулсан 1-2 гараан дээр нэг тохиолдлууд бол байгаа. Тэгээд тэр нь бас яг мэдээж эргэлтэн дээр ямар техник гарах уу гэдгийг бас яг хараад бас аль аль талдаа бас ерөнхийдөө сургамжтай бас сонирхолтой зүйл болсон бахаа гэж бодож байна. За авдагч та хүндээ бид хүмүүс бас одоо тойм нэвтрүүлгээрээ за 400 болон одоо 800 метрийн зайн уралдаануудыг бол одоо бас хараахан үзүүлэх боломжгүй байна тийм ээ. За бид хүний хувьд бас одоо нэг цагийн хугацаанд бол ойрын зай, дундын зайнуудаа хоорондоо тоймлог үргэж байгаа. За ихтэй спортын мэдээлэлээрээ бид хүн бол одоо тэмцээнийхээ тойм, тухайн өдрийнхөө дүнг бол та бүхэнд бас хэрвэртэй танилцуулаад явсаа. За V Aquatics-ийн тамирчид барайнд орж ирсэн. Барайнд орлоо. За 4 минут 700-ны 14 секундын амжилтаар улсын дэд амжилтыг шинжилэн тогтоожээ. Тамирчидаа баяр хүргэе. За ер нь багийн буухай, толимог багийн буухайд бол V Aquatics-ийн тамирчид ихэнх төрөл зайдаа бол улсын дэд амжилтыг бас одоо шинжилэн тогтоолоо. За 2 дугаар барьц Сэлэм загас клубын тамирчид орсон бол 3-т Альпа клубын тамирчид орсон байна. За ингээд тасан дөрөвчдийн 2026 оны улсын аваргын тэмцээний сүүлийн олимпик багийн буухай өндөрлөө. За тамирчид шагналыг гартуулж байна. За Сэлэм загас медаль Альпа клуб. Хүрл медаль за V Aquatics клуб. Там медаль. Тэгж байна. За V Aquatics клубын хувьд бол одоо энэ удаагийн улсын аваргын тэмцээнд хээр сайхан онцлогоор амжилттай оролцлоо. За 2 шилдэг олон улсын хэмжээний мастер нь бол одоо клуб бага төлөөлөн улсын аваргад оролцлоо. За Альпа клубын хувьд бол ерөнхийдөө Зандан Бал багш доороос одоо гарч ирж байгаа тийм ээ. Шинэ залуу тамирчтай бол одоо ажилладаг. Альпа клуб багийн нүнгээр 2 дугаар барьсан бол за Орхон аймгийн Хангарт клуб багийн нүнгээр 3-т орлоо. За V Aquatics клубын хувьд багийн нүнгээр тэргүүлсэн. За 41 алтан медаль урьдсан байх шүү энэ удаагийн тэмцээнээс. За энэхүү Монголын усан спорт сонирхогчдын холбоо энэ оны хамгийн ихний том тэмцээн насан туршидын 2026 оны улсын аваргын тэмцээнэ
амжилттай сайхан зохион байгууллаа. За энэ тэмцээнд одоо нийслэл Улаанбаатар хотын шилдэг баг клубүүдээс гадна за хөдөө орон нутгаас одоо Дорноговь, Өмнөговь зэрэг тэргүүтэй аймагуудаас ирж одоо усан сэлгэгчид маань оролцлоо. За шинэ залуу тамирчид ах эгч нартайгаа үнэхээр сайхан уралдааныг үзүүллээ. За Америк нэгдсэн улсаас одоо олон хэмжээний мастер их хүслэн маань ирж оролцлоо. За их тамирын хувьд бол ерөнхийдөө одоо бас одоо Монгол улстай бэлтгэл сургуультаа хийж байгаа. Тэгээд таны хувьд бас одоо энэ тэмцээнийг дүгнээд яривал тийм ээ. Тэгээ энэ тэмцээний хувьд яг үнэхээр сонирхолтой бас маш олон рекордууд эвдэгдсэн, Монголын амжилтууд шинжлэгдсэн, маш олон одоо ер нь дараагийн төвшөнд бас авчирсан тэмцээн боллоо гэж ерөнхийдөө харж үзэж байна. Тэгээд ерөнхийдөө дараагийн тэмцээнүүд ч гэсэн энэ метр тамирчдын маань амжилтаас энэ нэрчээрээ өсөө илүү олон рекордууд бас эвдэгдээсэй гэж бас хүсэж тамирчдаа бас амжилт хүсмээр байна. За сүүлийн үеүүдэд бол бас одоо манай улсын тамирчид маань гадны улсуудад тийм ээ тэр дунд Америк нэгдсэн улсад бас одоо бэлтгэл сургуультаа хийж байгаа. За олон хэмжээний мастер эрхэс тэргүүтэй 3 тамирчин маань Америк нэгдсэн улсын за Кливленд дотод одоо Aspire ихтэй суралцаж байгаа. За их хүслэнгийн хувьд бол одоо Америк нэгдсэн улсын Невада мужийн сургууль суралцаж байгаа. За шүүгчид маань бол одоо энэ тэмцээнд ажилласан хэрхэн дүгнэж байна ер нь тийм. Ер нь тийм шүүгчдийн хувьд болохоор айгу багаараа ажиллаж бид нэр ер нь дүрмээ сахиулж ерөнхийдөө сургуультайж хариуцлагатай ажиллахыг хичээсэн. Тэгээ үүнийхээ дагуу ерөнхийдөө аль болох тамирчдынхаа талд шийдвэрийг гаргаж ерөнхийдөө энэ спорт хөгжүүлэхийн төлөө явж ерөнхийдөө ажилласан байгаа. Тэгээд ерөнхийдөө дүгнээд хэлэх юм бол шүүгчдийн багийн үднэс бол айгу амжилттай сайхан тэмцээн болж өнгөрсөн гэж ер нь дүгнж хэлэхээр байна да. За дээрэс нь энэ удаагийн тэмцээнд бол одоо нийтдээ 24 удаа улсын дээд амжилт шинжилэн тогтогдлоо. За мөн Viacat клубын тамирчдын 41 алтан медаль хүрсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн бол за Альпа болон Хангарт клубын тамирчид одоо 2 дугаар байрт орлоо. За ингээ үзэгч та бүхэндээ Монгол Үндэсний олон нийтийн телевиз MNB Спорт цуг усан цэлтийн насан туршидын улсын аваргын тэмцээний тойм нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж дууслаа. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тайлбарыг хийсэн улсын шүүгч Тэмүүлэндээ бас маш их баярлалаа. Баярлалаа. За нэг асуулт асуухаа марчээ. Дараагийн тэмцээн юу вэ? За дараагийн тэмцээний хувьд болохоор Эрдэнэтэд зохион байгуулагдахаар залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа гэж санагдаж байна. Тэгээд араас нь 5 сард болон одоо хүүхдийн наадам өөр тэмцээнүүд болон 6 сард мастерсын улсын аварга мэтчлэн сэлэн загсын улсын аварга гэдэг. Ерөнхийдөө энэ жилиг дуустал дахиад 5-6 жил одоо 5-6 тэмцээнүүд маань ер нь ихний тэмцээнд дууссан. Ер нь араасаа хүлээгдээл явж байгаа. За баярлалаа үзэгчтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн амралтын өдрөөс ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчтэй.